Identity theft гэдэг те ерөнхийдөө технологийн хөгжилтэй холбоотойгоор за энэ нөгөө гэмт хэрэгтнүүд нөгөө cyber гэмт хэрэгтнүүд identity theft буюу хүний нэр одоо зүсийг ашиглаад гэх юм уу нэр Америкт амьдардаг хүмүүсийн хувьд нөгөө social security дугаар гэдэг 9 оронтой тав байгаа шүү дээ. Энэ бол маш чухал зүйл. Хэрвээ social security номероо алдах юм бол ямар шиг гэмт хэргийн хохирогч болж болох вэ гэдэг тухай. За тэгээд хэрвээ үнэхээр хохирогч болсон бол дараагийн ямар арга хэмжээ авч болох вэ? За энээс хэрхэн урьдчилан сэргийж болох талаар өнөөдөр мэдээлэл бэлгэсэн байгаа. За тэгээд энэ нөгөө ийм статистик тоо байна л да. Ерөнхийдөө 2020 он ковидын үеэр бид нар ч гэсэн мэдчихэж байгаа нөгөө сошиал орчин, онлайн орчин, энэ технологи гэдэг зүйл хөгжөөд бүр дараагийн шатын хэдэн жилээр ингээд хөгжлийг урагшлуулчихж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нөгөө гэмт хэрэгтнүүд ч гэсэн яаж зүгээр сухуу одоо аргаа илүү юу нарийн болгоод одоо энэ хакерууд илүү бас нарийн хакерлах аргаа суралцж л дээ. За тэгээ 2023 он 22 оны байдлаар Америкийн нэгдсэн улсад 2.5 2.6 сая хүн энэхүү нөгөө одоо identity theft одоо cyber гэмт хэргийн хохирогч болжээ. Нийт хохирлын хэмжээ 22-23 оны байдлаар за тусдаа 10 тэрбум долларын одоо хохирлын хэмжээтэй байгаа юм байна л да. Тэгэхээр энэ бол маш их тоо байгаа юм байна. Тэгээд одоо ковидоос 20 онтой харьцуулахад үдийд яг нөгөө identity theft онлайнаар интернетээр ямар нэгэн байдлаар social одоо хувийн мэдээлэл алдах, social security номероо алдах энэ гэмт хэргийн тоо 2-3 дахин өссөн байгаа байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ гэмт хэрэг хэрвээ гарч ийн үү, хохирогч болж ийн гэдгээ яаж мэдэх үү? За өөрийгөө яаж хамгаалах вэ? Хохирогч болсон тохиолдолд ямар арга хэмжээ авч болох уу гэдгийг л мэдчих ах ер нь энэ шаардлагатай цаг үе иржээ. Хувийн мэдээлэлээ бид нар ямар шиг байдлаар алдаж болох вэ? За өөрөөсөө ингээд нөгөө санаандгүй байж байгаа. За ялангуяа настай хүмүүс бас анхаараарай. Энд тэнд ингээд утсан дээр нь дуудлага ирэх ч юм уу, имэйл ирэх, эсвэл ингээд Facebook дээр ухчихтал кредит картны өртөө болвол энийг ингээд бөглөөд явуулаарай. Social security номер өгөөрөө. Тэгэх юм бол засгийн газраас энэ өрийг чинь тэглэж өгнөө энэ гэсэн янз бүрийн зар байдаг. Тэрэн дээр бөглөдөг. Ийм шуудын ирж ийна. Энэ мэдээлэлээ хий. Тэгээ шуудан гэж хүрэх гээд байна гэхээр тэрэн дээр мэдээлэлээ хийчдэг. Уцаар залгадаг. Ямар нэгэн байдлаар хуурах гэж оролддог. Ямар ч тохиолдолд ерөөсөө social security номероо өгж болохгүй, хэлж болохгүй. Энэ бол маш чухал шүү. Энэ бол ерөнхийдөө хамгийн easy одоо хамгийн олж авах нэг одоо бас нэгэн хуучирсан арга. Гэхдээ хэнийг онилдгүй гэхээр голцоо настай хүмүүсийг онилоод байдаг ийм талтай байдаг. За тэр бол яг хөө мэдгүй хүмүүсийг далимдуулаад өөрсдөөс нь авчиж байгаа шүү дээ. Мэдгүй багт нь одоо сүүл үед авдаг болсон технологи хөгжөөд. За тэгээд одоо хөшин залуу гэлтгүй бид нар ч нөө энэ тэнд очиод суухаараа нөгөө үнгүй Wi-Fi, unsecure Wi-Fi-г ашиглах гэдэг штэ. За тэгээд энэ unsecure Wi-Fi ашиглагч нь энэ хакеруудын хувьд бид нар одоо би жишээлбэл те утасныхаа бүх мэдээллийг нээлттэй болгоод өчөж байгаа ийм зам юм байна. Тийм болохоор зэрэг за ерөнхийдөө unsecure Wi-Fi бити хэрэглээрээ гэрийн Wi-Fi бол secure гэж үзэж байгаа штэ. Тийм болохоор энэ нэг бас мэдээлэл алдах нөхцөл болчихж байна. За тэгээд одоо энэ хакерууд чинь компани хувийн мэдээллийг хакертан, улс орныг хакертан. За тэгээ ямар нэгэн аппликейшн бүгэлсэн бол хакертан энэ бол маш амархан болсон. 2020 21 за 20 21 22 онд нөгөө Америкийн засгийн газраас stimulus check ч юм уу те нөгөө government-ийн янз бүрийн тусламжийн програмууд мөнгө төгрөг тараах үед аюул олон хүмүүс нөгөө мэдээлүүд аппликейшнаар явуулсан шүү дээ онлайнаар. За тэр үеэр ерөнхийдөө маш олон мэдээлэл алдагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. За заримдаа хүмүүс нөгөө энэ cyber гэмт хэрэг за энэ identity theft-ийн хохирогч болцсон санаандгүй байжгаад би бүр ерөөсөө ямар ч мэдээлэл алдагдгүй би ер нь их нахур хүндээ тэгсэн мөртлөө би ингээ хохирогч болчлоо гэдэг байхгүй. Тэгэхээр хин ч одоо яг энэ нөгөө identity theft одоо хувийн мэдээллийн хулгайн энэхүү гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай байна энэ Америкт. За тэгээ яг тэр нөгөө аппликейшн бүглэх тэр процессыг хакертаад ингээд маш олон хүний мэдээлэл алдагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ. Гэхдээ энийг нотлох арга байхгүй шүү дээ. За тэгээ нөгөө black market буюу одоо хар зах зээл дээр хүмүүсийн энэ social security номер, энэ identity буюу одоо нөгөө хувийн мэдээлэл бол ерөнхийдөө зарагдчихийдэг. За тэгээ анхааруулаад байна л да. Ерөнхийдөө маш олон хүн магадгүй одоо хүн болгоны мэдээлэл байж ах боломжтой. Тэгээд хизээвэ гэдэг л одоо цаг хугацааны асуудал болоод байна. Тийм болохоор зэрэг энэ дээр урьдчилан сэргийлэхээ мэддэг байх ёстой гэдгийг анхаарал болдог юм. За тэгээд одоо хамгийн нийтлэг ямар аргаар одоо бид нарыг хуурж залилж одоо мөнгө төгрөг хулгайлж болох уу те. Тэрний тухай одоо ярил л да.
мэдээж яриг хамгийн нийтлэх нь кредит картааныхаа мэдээллийг алдаад энэ тентгийн вебсайтнаас хэрвээ ингээд худалдаа хийчих юм бол ялангуяа нөгөө secure биш одоо тийм баталгаатай биш тийм газраас онлайн шопинг хийчих юм бол тэр дор нь хулгаад алдчихна. За би өөрөө ч одоо яг юм онлайн шопингоор ингээд хэдэн жилийн өмнө 2 3 удаа худалдаа авалт хийгээл тэр дороод ерөөсөө яг л за энэ нэг л найдваргүй газраас юм автлаа да гэж бодсон. Яг л тийм байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө сарын дараа сар хүртний дараас эхлээд кредит картнаас $200 $300 гэж шааржлаад эхэлчих байгаа байхгүй. За нэгэнд онлайн шопинг өндөр хөгжчихсэн энэ үед болвол одоо бид нэр онлайн шопинг хийхээс өөр арга байхгүй. За тэгээд одоо сүүлийн үед яадаг болсон бэ гэхээр одоо i9-ийг ч юм уу нэгээр орлуулад одоо өвийг 0-оор орлуулах ч юм уу маш төстэй харагддаг вебсайтууд маш олон болсон юм байна л та. Тийм учраас аль болох вебсайтнаас худалдаа хийхээс илүү аппликейшнээр орж худалдаа хийх юм бол илүү найдвартай гэж үзэж байгаа юм байна. Тэгээ онлайн шопинг ч юм уу фейсбુકийн янз бүрийн одоо иймэрхүү газраас худалдаа хийхээ болцсон мөртлөө ингээл кредит картнаас янз бүрийн мдээгүй худалдаа авалт хийчих гэдэг. Сая нөгөө шинэ он гарах үед штэ. Миний өөрийн Amazon-ы аккаунтнаас $1000 gift card чаржилсан байдаг. Тэгээ яг ингээд нөгөө Amazon-ийнхаа нөгөө худалдаа авсан юм дотроос ингээ харагдахгүй тэгсэн мөртлөө $1000 gift card авцсан. За тэгээ юу болов гэд Amazon руу уцтахаар яалтчгүй $1000 gift card авцсан байна гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрийн болохоор зэрэг банкнуудаа кредит картнуудаа ойр ойрхон шалгаж явах хэрэгтэй. Өдөр болгон шалгаад ийм би худалдаа авсан уу ийснэг гэдэг ерөнхийдөө байнга шалгаж явах хэрэгтэй юм байна. За тэгээ энэ бол хамгийн нэмэлтэй. За тэгээд одоо Америкт чинь нөгөө medical identity theft буюу эрүүл мэндийн одоо миний хувийн мэдээллийг ашиглаад цаг урчин хүмүүс эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд яваад байна. Тэгээ би яг энэ мэдээллийг бэлтгэж байхдаа холбоотойгоор нөгөө докюментэр үзчихсэн байхгүй, баримтат кино үзчихсэн чинь тэр баримтат кинон дээр нэг юм жишээ гарсан байхгүй. 70 нас гарцсан одоо эмэгтэй эмнэлэгт ч үзүүлсэн чи та жирэмсэн юм байна гэдэг ингээд жирэмсний мэдээллүүдийг гаргаж ирээ дараагийн үзлэг шинжилгээгээд юу болов яав вэ гэд харсан чинь яг энэ medical identity theft юм нөө хохирогч болсон. Тийм болохоор зэрэг эмнэлэгт одоо ямар шинжилгээ өгсөн эрүүл мэндийн эмнэлэгт үзүүлсэн тэрхүү одоо мэдээллүүдээ бас харж байгаарэ гэж зөвлөж илээ. За хүний одоо хувийн мэдээллийг ашиглаад эмнэлэгт үзүүлээд эмчлүүлээд явдаг байсан энэ явдал арай бага байсан юм байна. За 21 онд бол огцон өсөөд одоо 46 сая рекорд бүртгэгдсэн байгаа бол 23 онд 168 сая ийм одоо мэдээлэл алдагдсан. Тэгээ ерөнхийдөө 11 сая хүн ерөнхийдөө хохирсон гэж үзэж байгаа юм. Хохирсон хүмүүсийн талаас илүү хувь нь хохирлыг яг өөрсдөө барагдуулах шаардлагатай болд юм байна. За тэгээд татвартай холбоотой хэрвээ social security номероо алдах юм бол бид нар чинь одоо янз бүрийн зээл ч юм уу те бидний нэрийн өмнөөс зээл авахаас гарна татвар дээр бас янз бүрийн асуудал үүсгэж болно шүү дээ. Нэр дээр татвар ажил хийгээд татврын бахан өртөө гардаг ч юм уу иймэрхүү янз бүрийн байдал гарч болно. Ялангуяа манай монголчууд энэ дээр анхаараарай. Social security номероо та өөрөө мдээгүй байж байгаад алдаад тэр хүн хэрвээ бахан өөбөр ч юм уу доор дааш хийгээд явсан тохиолдолд дараа нь та татврын өртөө гарч байгаа. За хэрвээ ийм тохиолдол гарсан бол бас холбогдох байгууллага руу нь одоо форм бүглөөд явуулаад ингэж болдго юм байна. За энэ нөгөө хүний social security номер олоод авсан энэ хүн маань бас татврын буцаалтыг авах гэж үздэг юм байна. Да ийм тохиолдол ажиглагдах юм бол татврын алба руу 14039 гэдэг форм бүглөөд явуулж болд юм байна. За мөн identitytheft.gov гэдэг ийм government-ийн вебсайт байдаг, мөн утасны дугаар байдаг, эдгээр лөө холбогдох хэрэгтэй байдаг юм байна. Мөн одоо нөгөө хэрвээ social security номероо алдсан бол тухайн хулгайч юу хийхээр эдийн засаг мөнгөний сонирхолтойгоор тэр social security номер одоо тэр identity-г ашиглах гэдэг байгаа шүү дээ. За эхлээд ямар ч хэлсэн банкны кредит картнуудад аплайд нь янз бүрийн одоо хувийн зээлч гэдэг юм уу те зээлүүдэд аплайд нь одоо үүрэн телефоны компани ч гэдэг юм уу тэр болгон руу аплайд нь үйлчлэгээ авахыг бодно, мөнгө авахыг бодно. За дээрээс нь бүр автомашины иншурансны компаниуд руу хуурамч клейм үүсгэхэд хүртэл ингээд таны нэр дээр осол гаргасан гэдэг клейм үүсгэхэд хүртэл мөнгө авах гад ингээд байж байгаа нь ийм тохиолдол бас гарч байна. Тийм болохоор иймэрхүү хэрвээ одоо с ิจ гтэй тохиолдол гарах юм бол та бүхэн тэр дор нь одоо арга хэмжээ авах ёстой. За тэгээд хэрвээ яг нэмэрхүү с ิจ гтэй тохиолдол гарчлаа. За ямар с ิจ гтэй тохиолдол гарахгүйгээр янз бүрийн имэйл ирээд байна те.
одоо ийм мэдээлэлээ солиоч гэдэг юм уу, имэйлээ соль, энийгээ соль, тэрийгээ соль гэх янз бүрийн имэйл ирж иж болно. За тэгээд нөгөө кредит картны компаниудаас ингээд кредит карт ингээд лавлгаа хийлээ, инглээ тэглээ, кредит карт чинь батлагдлаагүй гэдгүү шалгалт ирж гинүү. Эсвэл нөгөө коллекшнээс өөр барагдуулах албанаас ямар нэгэн өрөө төлөө энэ төр гэдэг тиймэрхүү бийл ирж гинүү. Энэ төр гэдгээ сайн харж ах хэрэгтэй. За хэрвээ ингээд яг үнэхээр ийм гэмт хэргийн хохирогч болчлоо. Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ? Хамгийн түрүүнд энэ нөгөө Federal Trade Commission FTC гэдэг энэ байгууллага руу одоо Identity Theft Gov гэдэг вебсайт руу ороод клеймээ үүсгэнэ. Эсвэл юм hotline утас байд юм байна л да. Одоо 877 438 4338 гээд ийшгээ уцтаад бас мэдэгдэх хэрэгтэй байдаг. Кредит бюро руу уцтаад нөгөө аккаунтуудаа фриз болгох буюу аккаунтуудаа зарцаах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр ингээд хохирч явж гэсэндээ мэдээлэл алдагдсан байх өндөр магадлалтай. Та хэрвээ ерөөсөө огт утас хэрэглэдэггүй, одоо имэйл ашигладаггүй, энэ тэргээр онлайн ашигладаггүй болвол яг уу мэдээлэл алдагдаагүй байж болно. Урьдчилан сэргийлж авах хэрэгтэй гэж байгаа. За тэгээд жил болгон үнэгүй кредитээр шалгадаг ямар нэгэн с ิจ гтэй тохиолдол байна уу гэдэг тиймэрхүү зүйлээр шалгадаг юм үнэгүй одоо найдвартай юм аргууд байгаа. Annual Credit Report CIC.com гэдэг юм вебсайт байгаа. Хүн одоо үнэгүй ашигладаг газар ганц одоо их сурвалж гэдэг нь бичсэн юм вебсайт байгаа. Ийшээ ер нь ороод өөр үедээ одоо миний кредит картнууд зөв үү буруу юу, миний мэдэхгүй нээлгээгүй ямар нэгэн кредит одоо зээлийн лавлгаа үүссэн байна уу, карт авсан байна уу гэдгийг шалгаад үзэж явах хэрэгтэй. За тэгээ нөгөө 3 кредит бюро байгаа шүү дээ. Эдгээр лүү ороод жилдээ нэг удаа бас кредит репортоо үнэгүй харчиж болдго юм байна. Эннээс гадна одоо нөгөө fraud alert гэдэг заллингийн гэмт хэргийн сэрэмжлүүлэг тавьчих болдго юм байна л да. За энийг болохоор зэрэг Experian ч юм уу, Equifax, TransUnion гэдэг лугаа хуцтаад ч юм уу ямар нэгэн байдлаар та бүхэн Google дээр харах юм бол гараад ирэх юм байна. Fraud alert хийлэгчж болно. Хэрвээ энийг ингээд нээлгээд идэвхтэй болгочих юм бол яг нөгөө 1 жилийн хугацаанд ажиллаад дараа нь ингээд сунгаад яваад юм байна. Үнэгүй хэрэглээд ээж болдог. Одоо яг энэ 3 кредит бюро байгаа штэ. Тэднэр лөө холбогдоод ингээд хийлэгчж болно. За энэ ямар ач холбогдолтой байдгүй гэхээр хэрвээ хин нэгэн кредит картанд аплайдах ч юм уу, нэг зээлэнд аплайдах ямар нэгэн байдлаар hard inquiry буюу одоо нөгөө хатуул авалгаа хийн штэ. Зээлийн лавлгаа гаргахад тэр тоолонд тань руу шууд ингээд нөгөө одоо ярьдаг ч юм уу, мессеж ирдэг ч юм уу, имэйл ирдэг ч юм уу мэдүүлээд байд юм байна. Хэрвээ та биш, өөрөө биш бол тэгэл шууд мэдэгдэж штэ. За хэрвээ тийм юм хүрээд ирлээ гэж бодоход одоо энэ нөгөө 3 энэ кредит бюро энэ 3 лууга утастаад ингээд нөгөө кредитээ фриз болгоно буюу бүх одоо энэ кредитээ ингээд цацаачж байгаа байхгүй ямар ч хөдөлгөөнгүй болгох чинь тэр фриз хийсэн хугацаанд энэ үнэхээр одоо гэмт хэргийн шинж чанартай юм байна уу, би өөрөө мөн үү биш үү гэдгийг шалгаад за хэрвээ одоо сейф болсон гэж үзэж байгаа тохиолдолд одоо unfreeze буцаж нөгөө газрууд руугаа утастаад одоо энгийн үйл ажиллагаанд ороод явж иж болдго юм байна. За тэгээд credit lock гэдэг бас үйлчилгээ байгаа. Энэ бол төлбөртэй. Эхний сая credit одоо fraud alert бол үнэгүй үйлчилгээ, credit freeze бол үнэгүй үйлчилгээ байгаа. За credit lock одоо кредитийг түгжих гэдэг бас нэг юм үнэтэй төлбөртэй үйлчилгээ байдаг юм байна. За хэрвээ та бүхэн credit lock гэдэг ингээ хайх юм бол ийм янз бүрийн компаниуд ийм үйлчилгээ үзүүлнэ гэдээ гараад ирдэг. Тэгэхээр та бүхэн ямар ч гэсэн эднэрийг мэддэг байгаараа одоо жилдээ нэг удаа ядаж кредитээ шалгачжээ. За тэгээд ямар ч байсан тэгээд кредит алертыг бас ингээд одоо кредитний нөгөө сэрүүлэг одоо сануулга тавьж байгаа тэрийгэ тавьч үнэгүй юм чинь яг тийм тий. Тэгээд тавиад явж байхад хэрвээ иймэрхүү юм болоход ямар ч байсан танд мэдээлэл ирээд байна. Одоо энэ хиймэл оюун ухаан, энэ технологи өндөр хөгжиж байгаа энэ орчинд бол одоо хувийн мэдээлэл ингэж хадгална гэдэг бол үнэхээр хэцүү болчихжээ. Тийм болохоор зэрэг мэдээлэлтэй байгаарай. Би яг өөрийнхөө чадах хэмжээнд мэдээллийг цуглуулад ингээд та бүхэнд хүргэлээ. Тэгээд та бүхэн өөрсдөө ч гэсэн одоо англи хэл дээр маш олон мэдээллүүд YouTube дээр ч байна. За энэ онлайн орчинд ч байна, сошиал орчинд ч байна. Тэрийг бас илүү дэлгэрэнгүй судлаарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ бол мэдээлэл байлаа. Би ямар нэгэн байдлаар яг энэ талаар иймэрхүү үйлчлэгээ бол би өөрөө үзүүлэхгүй. Миний хийдэг ажил бол одоо санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг. За кредит картны өртөө хүмүүст debt relief програм яаж ажилтгүй мэдээлэл өгнө оруулж өгнө. За тэтгэвртэй холбоотой мэдээлэл өгнө. За тэтгэврийн даатгалыг яаж хэрхэн хийх үү те. Тэр тухай бол надаас мэдээлэл авахаар бол надтай холбогдоорой.